Нэг сар гарсантай холбоотойгоор ер нь ахмадын тэтгэврийн зээл өссөн гэсэн судалгаа байгаа байна л да. Ер нь ингээд таны эргэн тойронд үеийнхнийхээ хөгшчүүдийг харахад ер нь цагаан сараар тэмдэглэх гэж тэтгэврийн зээл авч байгаа байдал хэрэг байна. Зөндөө зөв тэтгэвэр нь хүрэхгүй байж одоо манай ихтэй нэг 600 мянган сааж ирэх. Тэгээ зээл төвхүүдээс аваад. Тэгээ зарим нь зээл нь өгөхгүй гэж шүү дээ. Нөгөө цав хамтраа амьдрч мөндрч аваа өгөхөд одоо зөв зээл гэдэг юм нэ. За багнаа дагуулж чиж гэж аваа. Таны тэтгэврийн зээл авсан уу? Ахна авсан. Цагаан сард ордогоороо. Авсан. Аха. Ер нь одоо цагаан сар ихэд жигдээс хэдэн төгрөгийн зардал гарч байна? За ямар нэг 2 сая 500 гарч шүү дээ. Уус одоо чи сая би судлаа 800-аас юу ихтэй шүү дээ. 500-аар хамгийн доод нь 481 гэж байна. Заавал зэрэг дийлэхгүй юм шүү дээ. 10 талаас амбраа 10 дэх дийлэх ч. Тэгээ хэвийн борсоморсуудтай 180 200 муутай тийм үү. Мэдээж хүүхдүүд нь тусалж байгаа. Тэг хүүхдүүд туслаад хүүхдүүд нь байхгүй тэгээд ерөөсө цагаан сарыг үгүй юм бараад байхгүй. Дээр үеэсээ ёслол юм чи тийм. Одоо бид нэр чаавж дээр одоо таавчтай өсөд одоо манай өөр хүүхдүүд бидний дээр ирсэн болохгүй ч нэг жилдээ хас болох юм чи одоо бас өөр хүүхдүүд ач зээд бас бид нар юм өгөөд одоо гартаар тавих 5-10 саас би хаанч ирэхгүй шүү дээ. Юм аа тэр ихээр мөнгө нөрөхгүй. Тэгээд хүүхдүүдээс нөгөө хүүхдүүд адилхан амьдрах гэж байгаа. Тийм.